Баримт өргөө үзэгчдээ энэ бол 2 дугаар сувг 20 цаг болсон байна. Би томч төлгөө надад баримт байна. Энэ баримт манай урлаг соёлын салбартай холбоотой. За ингээд баримтыг хэрхэн тайлбарлахыг та хүлээн авч үзнэ үү? Төрийн сойрхолт шагналаар ингрээ милаасан дуучин болдоос төрийн сойрхолтын үнэр гарсангүй. Түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн гэх хувцаа тайчаад шид цомгийн хувцаа тайчаад шид гэх дууны клип тэр дууны өнгө Монголын соёл урлагийн салбарын уналтыг гэрчилсэн баримт боллоо. Төрийн сойрхолтууд юу хийсэн бэ? Энэ тухай баримтыг би өнөөдөр тайлбарлах болно. Нэвтрүүлэгтэй хамтаага үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За өнөөдөр төрийн сойрхолтуудтай холбоотой баримтыг ярихаар сонгож авсан юм. Ардчилсан ерөнхийлөгчийн үед төрийн сойрхолтуудын нас залуужлаа. Өнгөрөх онд инженер Нацаг Нямц төрийн сойрхолт цолыг ерөнхийлөгч өгсөн. За түүний өмнөхөн соёл урлагийн салбарын 2 хүн төрийн сойрхолтоор ингрээ милаасныг та бүхэн санаж байгаа хаа. За төрийн сойрхолтууд юу хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол шинээр төрсэн төрийн сойрхолтууд. Лав хошоо төрийн шагналд Жанцсан орот 1989 онд Мантхойцсан хатан уран сайхны киноны хөгжмийг бичсэн гэж төрийн шагнал өгч байсан. За түүний дараа 2000 онд морин хуурс зориулсан шилдэг бүтээлүүдээр нь Монгол улсын төрийн хошоо шагнал өгч байсан. Түүний зохиосон хөгжмийн хэлийг дэлхийн нийт хөгжмийн толь өчиг болгон өнөөдөр ч хэрэглэж байна. За Монголын соёл урлагийн салбарт Жанцнаргоо оруулсан хувь нэмрийг нь үнэлэх юм бол тэр хөгжмийн хэлээр дамжуулж монгол хэлний дархлааг хадгалж чадсан байх юм. Харин хөгжмийн зохиолч төрийн шагналт Шарвын хувьд 1992 онд Замбуу ТV-ийн Наран Магтуу 2 дугаар симфон мөн Сэрсэн тал удирдахлаар Монгол улсын төрийн сойрхолт гэдэг алдар хүндтэй цолыг хүртэж байсан юм. За түүний симфон дэлхийд эгшгэлдэг. Ингэснээрээ Монгол үндэсний их шиг аялгаугаар дэлхийг хөглөж чадсан байна. Лувсан шаруугааг бас энд дурсан. Тэрээр 1963 онд төрийн сойрхолт хүртэж за бидний сайн мэдэх Маамун Нашир дууны хөгжмийг зохиосон. За түүний хөгжмийн урлагаар дамжуулаад тэр дундаа Маамун Нашир дуугаар нь дамжуулаад хүүхэд багчуудын хүмүүжил төлөвшөлд оруулсан хувь нэмрийг нь үнэлээд баршгүй юм а. За гээд өтөл төрийн шагналтнууд Монголын соёл урлагийн салбарын хөгжлийг дэлхийд дансалсан байх юм. Харин отхон төрийн сойрхолтууд юу хийв? Энд инженертийн бусдыг харьцуулахгүй харин урлагийн тогооноос төрсэн төрийн шагналтнуудыг харьцуулах хэрэгтэй баг. Монголын соёл урлагийн салбарын хөгжил хаана явна вэ гэдгийг төрийн шагналтнуудын уран бүтээл олон тав үггүй харуулж байгаа. За төрийн сойрхолт болд гэгч дуучинд Монгол поп урсгалыг шинээр нэвтрүүлсэн гэж үзээд өргөмжлөж түүнийг төрийн шагналаар ингрийг нь милаачсан. За түүнд энэ шагналыг 2011 оны 11-р сард өгсөн байдаг юм. Гэтэл төрийн шагналтанд дуучны хамгийн сүүлд гаргасан хувцаа тайчаад шид хэмээх 11 дахь цомогт нь багтсан хувцаа тайчаад шид гэх дууны клипийг үзээд ухаан алдах шахснаа танаас нугаад яхав. За энэ клипний хэсгээс тасалж авсан хэсгийг одоо та бүхэнд үзүүлье. Чамайг миний дуунууд ховстон дуун минь донцгарна Уца унтраач
Эмгэнэлтэд Монголын соёл урлагийн салбарыг уналтад оруулах энэ дууны дүрсжүүлэлтийн нийгэмд үзүүлж болох сөрөг нөлөөллийг нь хамтдаа бодоод үзье. Бага насны хүүхдийг урдаа суулгачаад хувцас тайчих эмэгтэй, эргүүлээд хагас нүцгэн эмэгтэйн урдаас бяцхан хүү маазрах. Монгол төрийн хоймор цуух хууль санаачлагчдыг хормойн донтон гэдгээр дүрсэлжээ гэд. Энэ клипэнд дууны утга санаанаас хүн соён гэгэрж таашаал авна гэж лав байхгүй. Тэр өөрөө телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо үнцэнтэй байж чанартай уран бүтээл гаргадаг гэд ярьж бах юм. Гэхдээ түүний үнц нь нэгэн хэвийн хэв загварт баригддаггүй гэж харагдахыг хит их хичээдгээс өөр зүйлгүй юм байна гэж ойлгогдож байгаа юм. Ганц хувь хүний тэнэглэлийг нь шүүмжлээгүй. Тэнэг байх эрхчлөөгөө би ч гэсэн эдэлмээр болдог. Харин урлагийн салбар гэдэг өөрөө нийгмийг эрүүлжүүлэгч байдаг юм а. Урлаг байж гэмээр сая бид хүнээрээ үлдэх боломжтой байдаг. Тиймээс л ганц хүн тэнэг байсны төлөөсөнд бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд ийм хүмүүжил бүү төлөвшөөсэй гэж хүссэн учраас залуу төрийн сойрхолтын энэхүү үйлдэлийг нь буруушааж байгаа юм. Болдоос өөр бусдын уран бүтээлийг зохиогчийн эрхгүйгээр хулгайлсан төрийн сойрхолт байхгүй. Дараах баримтыг та бүхэнд дүрсээр нь үзүүлье. Дуу хөгжим дээрээс нь дүрсжүүлэлтийг ямархуу байдлаар хуулбарласныг та бүхэнд дөнгөж сая танилцууллаа. Joy гэгч дуучны Make Me My Baby гэсэн дууны хөгжим төрийн сойрхолт болдгийн Kiss You My Baby гэх дууны хөгжимтэй зарим нэг хэсэг нь давцаж байгаа юм. Нэрийг нь хүртэл өөр хэлбэрээр сольсон юм шиг байна. Инженер төрийн сойрхолт Нацаг нэмийн хийсэн бүтээлийн үр дүнгээр хойд хөршөөс эрчим хүчний хувьд тусгаарлагдаж жилийн 47 тэрбум төгрөгийг Оросд тушаадаг байсныг хэмнэх болцоотой гэж салбарынх нь үнэлж байлаа. Тэр эрчим хүчний инженер ТЭЦ 2-ын өдөөлтийн системийн автоматжуулалтыг шинчилж Английн стандартад оруулах
төсөл дээр ажилласан. За энэ төсөл нь амжилттай хэрэгжих юм бол Монгол улсын хэмжээнд эдийн засгийг ямархуу байдлаар бодитоор хэмнэх боломжтой вэ гэдгийг дээр танилцууллаа. Яг энэ төсөл дээр ажилласныхаа хуваар инженер Нацаг Нямд Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс төрийн сойрхол гэдэг шагналыг өгч байсан. Харамсалтай нь төр түүний бүтээлийг бодитоор ашиглаж чадах хэсэг нь тодорхой бус байсаар хэвээр байгаа юм. Хэрвээ ашиглах юм бол улсдаа эдийн засгийн бодит хэмнэл үзүүлэх үс бүтээлийг төрийн сойрхолд Нацаг Ням хийж чадсан байх юм а. За хэвлүүдээр гарах төрийн сойрхолд болд дуучны тухай мэдээллүүдээс за сүүлд түүний тоглосон нэгэн үр оператор компани сурчлагын дээрээс харахад тэр 3 хүүхэдтэй юм билээ. За гэтэл хүүхдийн хүмүүжилт сөрөг биш бүр гаж нөлөөлөх хэмжээний дүрсчүүлтийг хийчгээд түүнийгээ уран бүтээл гэж нэрлүүлэх үндслэл алгаа. Шинэ урсгал гэх Монгол pop урсгал сая л гинтгэн гараад ирсэн зүйл биш. За угаасаа мартагдсан хуучин шинэ болж харагддаг нь хорвоогийн жам. За байсан ямиг мартагдсан байсныг эргүүлж санууллаа гэд түнд төрийн сойрхолтын тэмдэг өгнө гэдэг соёл урлагийн салбар өөрөө за энэ салбарын уналт хөгжил хаана явж байна гэдгийг харуулж байгаа бодиттой үнэлт. За болдог төрийн шагналыг Монгол pop урсгалаар нь өгч байсан ерөнхийлөгч түүний 10 дахь цомгийг магтаж Twitter хуудсандаа жиргэж байсан юм. За түүний жиргэг хамтдаа дэлгэцэн тарцгаая. Төрийн сойрхолд болдын 10 дахь цомгийг сайн уу жиргээчд минь жиргээгүй жаахан уджээ. Болд шин цомгоо авч ирлээ. Сайхан цомог болсон байна. Нилээн буу халж суулаа гэж магтаж дэмжлэг үзүүлж Twitter-тэй бичиж байсан бах юм а. 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ерөнхийлөгчийн Twitter хуудсан төрийн сойрхолд болдын шин цомогт магтаал хэлж суусан энэхүү жиргээ бичигдсэн байгаа юм. За тэр үед болдын Монгол pop 2 дахь цомог худалдаанд гараад удаагүй байсан. За дэмжээд төрийн шагнал хүртэл цензургүй олгочихсон дуучин өнөөдөр Монгол pop урсгалынхаа эсрэг агуулга бүхий дууны дүрсчүүлэлт хийчихсэн байх юм а. Тэр Монгол дээлтэй мөн ээжийн тухай дуудуулсан хүнээс Монгол хүн залхаж байгаагаар хувцаа тайчаад шид гэдэг дуугаа дүрсчүүлж. За тэгээд болоогүй үндснийхээ хувцсыг тайлж итгэх нь өөрийнхөө язгуур эрх ашигыг тайлж байгаатай утга нэг санаач энд гарч байж болох юм. Дуу хөгжмөөр дамжуулаад язгуур эрх ашигаасаа татгалз гэсэн санааг хэн хаанаас өгөх болов гэдэг сэтгэлд хүндэр үсгэж байна. Төрийн сойрхолд дуучин хүүхдийн хүмүүжил тэдний эрхийн эсрэг утгатай уран бүтээл тойрвсон нь Монголын урлагийн салбарыг хэрхэн тодорхойлж байна вэ? Соёл спорт аялал жуулчлалын яам гэсэн бие даасан яамны бодлого урлагийнхны тоогонд хүрч чадаж байгаа юу? Дараагийн хэсгээр энэ тухай ярилцгаална эргээд уулзъя.
Нэвтрүүлэгтээ эргээд тавтаа морилнууд танд яг одоо 2 дугаар сая телевизийн эфирээр баримт тайлбар нэвтрүүлгийн дараагийн хэсэг үргэлжлэн хүрч байна. За өнгөрсөн 4 дугаар сарын 18-нд улсын драмын эрдмийн театр хийгээд Дуур бүжгийн эрдмийн театрын ингээд соёл урлагийн нийлсэн 500 гаруй ажилтнууд соёл спорт аялал жуулчлалын яамны урд 50 жагсаал хийж байсныг та бүхэн санаж байгаа. За үүндээ айлын шовдор хүүхдийн адил явж ирсэн урлагийн салбарынхны ахуй хангамж хийгээд ажиллах орчин нөхцөл гэж шийдэх ёстой олон асуудал урлагийнхны өмнө тулгамцаар байгаа юм. Өнөө хэрн бүх театрын барилгууд соц нийгмээс арчилсан нийгмийн 24 жилийн хүртэл хуучин барилгын суурьараа л байсаар байна. За урлагийн салбар дахь яамны бодлого хаана хэний гэрт хэрэгжээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Урлагт хүртэл улс төрийн томилгоо нөлөөлдөг болчихлоо гэдэг шүүмжлэлийг орон нутгийн урлагийн байгууллагууд ч гэсэн хэлж сун. За гэтэл төрийн сойрхолт гэх нэгэн дуучин нь хүүхдийн хүмүүжил за төлөвшлийн эсрэг юм хийгээд сууж байхад түүнд тавигдах цензур урлагийн хяналт гэж манад нэгэхэн жалга байна. За бодлогогүй учраас төр урлагийн салбараар дамжуулж нийгмийг хэрхэн зөв болгож эрүүлжүүлэх вэ гэдгээч мэдэхгүй суугаа юм. За уг нь бодлого нь батлагдсан байдгийн байна. Даанч тэр бодлогыг хэрэгжүүлэх субъект нь манад алга. За салбар хариуцсан сайд нь хүртэл томилогдсноос хойш өглөг гүрвлийн яснаас өөр ярих сэдвгүй болчихсон байгаа юм. Тэгсэн хэрнээ нэгэн цагт хаа хамаагүй салбарын тухай асуудалд хошуу нэмэрлэж суусныг нь мэдх юм. За улсын хурал 2012 онд 52 дугаар тогтоолыг баталж байсан. Энэ тогтоолоор төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг баталсан байдаг юм а. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн дэлгэцэн танилцуулъя. 2012 онд батлагдсан байдаг төрөөс соёлын талаар баримтлах бодлогын нэгд тусгагдсанаар соёлын талаар баримтлах бодлогын зорилгыг дэвшүүлсэн байдаг. За нэгт соёлын бодлогын зорилго нь соёлын үнд цөлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах болон соёлын үеийг найдвар даатгалах, хамгаалах, мөн орчин нөхцөлийг бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхийн нийтэд сурчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, Монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг хийгээд, оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино гэж соёлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилгод тусгаж өгсөн байх юм а. За эндээс дараах хэсгийг та бүхэнд дахин тодруулж хэлье. Монголын төр тэр дундаа соёл урлагийн салбарыг хариуцсан яам нь Монгол хүнийг бага наснаас нь эхлээд хүмүүнлэг, оюунлаг мөн соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх үүрэгтэй юм байна гэж зорилгоос нь ойлгогдож байна. Энэ үүргийг дан ганц соёл спорт аялал жуулчлалын яам гэлтгүй соёл урлагийн ажилтнууд ч гэсэн давхар үүрэх ёстой болов. За харамсалтай нь төрийн шагнал хүртсэн нэг нь энэ үүргээ умартаад харин ч бага насны хүүхдэд садар самууныг сурчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүүц клип дүрсчүүлэлтийг хийлгэсэн нь соёлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт байхгүй байгаатай зөөрлөж болно. За үндэснийхээ соёл урлагийг дэлхийн нийтэд сурчлан таниулах үүргийг ч гэсэн урлаг соёлын салбарынхан хүлээдэг байх ёстой. За Монгол соёлын нөлөөллийг дэлхийд тэлэхэд үндэсний соёл урлаг салшгүй холбоотой юм. Соёл урлагийн салбарынхан бие даасан яамтай боллоо гэж саяхны хүртэл баярлаж суусныг санаж байна. За даанч яамтай боллоо гэд урлагийнханд дэмжлэг байхгүй, хуучны бахиадаг байранда байсаар байна. За дэмжлэг байхгүй учраас энэ төр хувийн хвшлийнхнээс хандив авахар салбарын яам нь урлагийн салбарыг дэмжиж хандив өргөсөн албан байгууллагууд руу шүүмжилсэн мэдэгдэх хуудсыг явуулж суудаг жишг ч гэсэн оюун гэр сайдын үед гарлаа. За иймэрхүү байдлаар соёл урлагийн салбарыг дэмжиж ажиллаж байгаа соёл спорт аялал жуулчлалын яамаар дамжуулаад төрөөс соёлын талаар баримтлах бодлого буюу улсын хурлаас 2012 онд батлагдсан 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ гэд найдаад хэрэггүй бах. За урлаг өөрөө гоо зүүн хэмжүүрийг илэрхийлж байдаг болохоор энэ салбараас үлгэр дуурайл авах, гоо сайхны мэдрэмжтэй болох, мөн альва хүмүүн энэрэнгүү хайрлах гэх мэт мэдрэмжтэй болдог. Энэ мэдрэмжээ гүйчих юм бол хайрлахын тухай ойлголт байхгүй болно гэсэн үг. За төрийн сойрхолд болдын хувцас тачаад шид клипийг хойд 40 мянга гаруй залуус хандлт хийж YouTube-д үзсэн байх юм. За гол төлөв 20 гаруй насны өсвөр үеийн охид хүүгүүд байгаа нь бүр сэтгэл эмзэглүүлж байгаа юм а. Энэ төдийгөр Монголын соёл урлагийг үндэснийхээ соёлын тухай ойлголттой үлдчихвэл яах вэ? За дэлхийн нийтэд Монголын соёлыг түгээх хөгөнж өнгөрөх бах. Соёл урлагийн салбарын өнөөдрийн бодит нүүр царайг төрийн сойрхолтын уран бүтээлээр дүгнэж болох учраас төрийн сойрхолт юу хийж байгаа тухай мэдээллийг танд хүргэлээ. За төрийн залуу сойрхолтоос өмнөх төрийн шагналууд хэн нь хэрхэн юу бүтээж нийгэмд ямар үлгэр дуурайл гаргасныг өмнөх хэсэгтээ давтаж хэлсэн тул өглөөд явах. За тэд дэлхийд Монголын соёл урлагийг дархалж явсан нэгэн харин өнөөгийн төрийн сойрхолт түүний эсрэг хандлагыг гаргаж сууна.
Салбар хариуцсан сайд нь салбар нь уналтад орж явахад хувь улс төрчийн карьерийг хөөцөлдөд завгүй явжээ. Тэр өнгөрсөн 7 хоногт болсон автомашингүй өдрөөр телевизийн бичлэгт зориулж өсгийтэй гуталтай гүйсэн байх юм. Аялал жуулчлалын салбарт нүүдлийн соёл иргэншлэр брэнд үүсгэх зорилтыг дэвшүүлнэ гэж амлалт өгөөд байсан. Соёл спорт аялал жуулчлалын сайдын албан үүрэгт юу хамаарах ёстой вэ? Энэ талаар дараагийн хэсэгт ярилцъя. Нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Баримт тайлбар та бүхэнд цааш үргэлжлэн хүрч байна. За залуу төрийн сойрхолд Монголын урлагийн салбарт ямар хувь нэмэр оруулж байгааг өмнөх хэсгүүддээ ярьсан бол за урлаг, аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах цугаа соёл спорт, аялал жуулчлалын сайд оюун гэрэлд ямар ажил хамгийн их хамаатай байгааг анзаарч харлаа. Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан автомашингүй өдөр арга хэмжээ зохиогдож, за хотын төв гудамж нэг өдөр амс хийлээ. Энэ үеэр соёл спорт, аялал жуулчлалын сайд оюун гэрэл нэгэн телевизийн нэвтрүүлэгт автомашингүй өдөр за марафон гүйц зэрэг арга хэмжээг сурталчилж ярилцлагаар орсон байгаа юм. За гэхдээ тэр гүйж явахдаа телевизэд ярилцлага өгсөн байгаа нь хачирхал татж байна. За сайд хүртэл гүйж явна гэх сэтгэлгээг олон нийтэд төрүүлэх гээд улам сөрөг уур амьсгалыг өөрлөгөө татсан үйлдэл гаргачихсан байх юм. Дараах фото зурганд анхаарлаа хандуулцгаая. За өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан автомашингүй өдөр буюу марафон гүйлтийн үеэр соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл нэгэн телевизийн ярилцлагад оролцохдоо за гүйж байгаагаар ярилцлага өгөх байдалтай энэ хэлбэрийг сонгож нэгэн телевизэд ярилцлага өгсөн байх юм. За тэрээр гүйж явахдаа өсгийтэй гутал өмссөн байгааг та энэхүү фото зурагнаас харах боломжтой юм а. Өсгийтэй гуталтай гүйж яваа оюун гэрэл сайдын энэ ярилцлагыг телевизээр бүслэхийнээс дээш харсан үзэгчид ажлаа сайн хийдэг сайдыг нь гайх байсан баг. За харин тэр гутал төдийхнөөс өөрийгөө ажилдаа ямархуу хандлагаар ханддаг вэ гэдгээ олон нийтэд төвггүй харуулчлаа. За уг нь сайдын эрхлэх ажилд соёл урлагийн салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хамаатдаг юм а. Энэ үүргээ гүйцэтгэж байна гэж засгийн газрын тухай хуулинд заасан нийтийн биеийн тамир спортыг хуурамчаар хөгжүүлж байгаа юм шиг аяглалыг тэрээр гаргачихсан баг юм. Уг нь гутлаа сольчход нэг их цаг гарцдахгүй байсан баха гэж бодогдож байна. За ингэж нүд хуурахыг нь тооцох юм бол түүний 2012 онд болсон эдийн засгийн чуулга уулзалт дээр хийж байсан зорилтыг тань эргээд сануулъя гэсэн юм. За соёл спортыг аялал жуулчлалын салбартаа хамт хариуцаж байгаа сайд уг нь бодлогоо зөв менежментээр хэрэгжүүлж чадах юм бол Монголын уулуурхаагаас хэтэрхий хараад байгаа эдийн засгт ашигтай байх салбарыг тэрээр зангидж байна. Соёл урлагийг дэмжиж нэг сумаар хоёр туулаа буудах боломжтой. За аялал жуулчлалаа хөгжүүлэх гэх мэтлэнгээр. За гэтэл энэ 7 хоногийн даваа гарагаас эхлээд Францын нийслэл Парис руу Монгол улс шууд нислэгтэй боллоо.
шууд нислэгтэй болох энэхүү зорилтыг Францын холбогдох албан тушаалтнаас 13 жилийн өмнөөс төлөвлөж байсан гэдэг аль биесны мэдээллийг манай телевизэд өгсөн. За энэ хэрээрээ Франц улсыг зорих Монголын жуулчдын тоо нэмэгдэн. За Франц Монголын харилцаа дээшлэнэ гэдэг тайлбарыг холбогдох албаныхаа өгч байгаа. За Франц улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр энэ митийн зорилтыг 10 гаруй жилийн өмнөөс төлөвлөж ажиллаж байхад манай улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэдэн жилийн өмнөөс ямар төлөвлөгөө гаргаж ажилласан бэ гэдгийг сая спорт аялал жуулчлалын сайд оюун гэрлээс асуух хэрэгтэй баг. За эдийн засгийн чуулган 2012 уулзалтын үеэр яг энэ асуудлыг аялал жуулчлалын салбар хуралдаан хөндөж байсныг миний бие маш сайн санаж байна. За хуралдаанд сайд нь өөрөө оролцож байсан. Нүүдэлчин ахуй соёлоороо брэнд үүсгэе гэж тэр өөрөө уриалсан. Тэртээ тэргүй дэлхийн нийт монголчуудыг нүүдлийн соёл иргэншлэр нь илүүтэй мэддэг болчихсон болохоор энд брэнд үүсгэж ядаад байхаар зүйл байхгүй. За харин жуулчдын урсгалыг л нааш нь төвлөрүүлэх менежментийг хэрэгжүүлэх ёстой. Аялал жуулчлал дан ганц малчин монголчуудыг үзэхээр хязгаарлагдчихдаггүй гэдгийг сануулах хэрэгтэй. За Монголыг үзэхгээд зориод ирсэн гадныханд урлагийн тэр дундаа үндэсний соёл уламжлалаас сурталчилсан наадам тоглолтуудыг тусгай хөтөлбөр гаргаж яваад зохион байгуулж болохоор санагдаж байгаа юм. Энэ мэт ажлууд салбарын яам дээр төлөвлөгдөж байгаа эсэх нь тодорхой бус байсан хэвээр байна. За удахгүй улсын их баяр наадам тохион өдөөж жуулчид Монгол руу гээд сонирхол нь өдөөгдсөн байх үйлрэл яхаарахгүй мөн. Ингэж өдөөх сэтэл соёл урлагийн салбарт бүрдээгүй байна. Тиймээс төрийн сойрхолт ч соёл урлагийн салбарын өмнө хүлээсэн ажлын хариуцлагатай хий. За сайд нь шалгаагүй үлэг гүрүүлийн яснаасаа төр зур тархиа чөлөөлөөд бусад салбартаа анхаарлаа хандуулаач гэж танаас хүсмээр байна. Баримт тайлбарын өнөөдрийн дугаар та хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш яг энэ цагтаа шинэ баримтыг тайлбарлах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дөлгөөн студид ажиллалаа.